Монголын үндэсний мэдээллийн мандсан агентлаг дэлхийн оюуны өмчийн өдрөс зориулан оюуны өмчийн тухай, зохиогч эрхийн тухай асуудлаар ярилцлага өргөхөд бэлэн боллоо. Өнөөдрийн манзагчноор оюуны өмчийн чиглэлээр ажилладаг мэргэжлийн хуульч энх болдын боловч чулуу оролцож байна. Сайн байна уу та? Сайн байна. Хууль гэдэг бол цаасан дээр байдаг зүйл. Одоо энэ цахим орчинд байгаа хүмүүсийг анзаарч харах юм бол хүмүүс оюуны өмчийн тухай мэдээж байгаа юм шиг зөндөөлөн бичдэг. Тиймээс хоёулаа асуудлаа жоохон холоос эхлэе. Оюуны өмч гэсэн нэр томьёог хизээ анх яаж гарч ирсэн юм бэ? За мэдээж оюуны өмч гэдэг бол аль эртнээс л одоо хүмүүсийн оюун санааны сэтгэлгээнийх нь үр дүнд хөгжиж ирсэн учраас өнөөдөр бол дэлхийн хүн төрөлхтний хөгжил одоо ямар хэмжээнд яваа гэдгийг та бүхэн мэднэ. За ингээ хүн төрөлхтний хөгжлийнхаа явцад нэг дэлхий дээр амьдарч байгаа болохоор хамтдаа энэ асуудлыг одоо хамтраж хантаас өөр аргагүй болсон юм шиг байна. За ингээд үүний өрдөн 1878 оны үеийн одоо Берний конвенц гэдэг конвенц гарсан. За энэ конвенцаараа утга зохиол уран сайхны бүтээлийг хэрхэн хамгаалах вэ? Яаж тэр зохиол бүтээсэн хүмүүсийг нь урамшуулах вэ? Тэднийг цаашдаа хэрхэн одоо зохиол бүтээл тойроход нь дэмжих үү гэдэг талаас олон улсын гэрээ конвенцууд баталж эхэлсэн. За ингээд энэ олон гэрээ конвенцуудад одоо манай Монгол улс хэрхэн орсон бэ гэхээр хангалттай хэмжээнд илсэн орсон. Яг гэвэл Монгол улс 1992 оны үндсэн хуулиараа эрхцүүд нийгмийг бол сонгосон. Дээрээс нь зах зээлийн чөлөөт буюу хүний эрхийг дээдлсэн нийгмийг бий болгосон. Тийм учраас энэ явсаар хагаад одоо Монгол улс хүн төрөлхтнийхээ хамтдаа хөгжиж байгаа гэдгийг бол эрхцүүгээрээ бид одоо нэгдэж чадсан гэдэг. Ер нь манай улсын хуульд оюуны өмч зохиогч эрхийн хуулийг баталгаажуулахад яг юу заасан байт юм бэ? За энэ маш тодорхой заасан. За сая би танд хэлсэн олон гэсэн гэрээ конвенц. Тэр гэрээ конвенц нэгдэд байгаа учраас тухайн улс бүрийг юунда өөрийн үндэсний хууль тогтоомжтой тухайн гэрээ конвенцуудын хэрэгтэй заалт болгоныг оруулахыг нэгэсэнд үүрэг болгодог. Түүнд нийцүүлсэн өөрийн хууль тогтоомжуудаа боловсруулж эхэлсэн. За 1992 онд батлагдсан Монгол улсын шинэ үндсэн хуулиар хамгийн том заалт байгаа. Энэ бол үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 8 дахь заалт буюу хүн бүр зохиол бүтээл туурах хэрэгтэй. Түүнийхээ үр шимийг хүртэх хэрэгтэй л гэж зарцсан. Ганцхан өгүүлбэр. За энэ юу хэлж яана вэхээр хүний бүтээл сэтгэлгээ мөнхийн одоо зохиол бүтээл туурах тэр баялаас заягдсан тэр чадамж чадвар авьяасыг хуульчилсан гэсэн үг. Хуульчлах буюу боломжийг олгож эрхийг эдлүүлж гин гэсэн үг шүү дээ. За ингээд ганц заалтаар дээр бүх юм явж байгааг бол мэдээж үгүй. Хуулиар зохицуулна гэж заасан. Хууль нь юу юм гэхээр 1993 оноос дараа жилээс нь гарсан зохиогч эрхийн хууль, патентын хууль гэсэн гол хуулиуд гарсан. Тэгээ эдгээр хуулиуд нь юуг зохицуулж байгаа нөхөр зохиогч эрхийн хууль бол мэдээж утга зохиол уран сайхны бүтээлүүд бүгдийг хамаарна. За мэдээж энэ дуу хөгжим, барилга архитектур, за тэгээд утга зохиол уран сайхны бүтээлүүд тэр бүтээл бусад тэднээс үүдэн гарч байгаа үүсгэл бүтээлүүд хүртэл хамаарагдана. За патентын хууль харин юу гэж зохицуулах вэ? Аж үйлдвэрийн аргаар буюу үйлдвэрийн аргаар бий болгодог бүтээгдэхүүнүүдийг одоо хэрхэн шинээр сэтгэж байна тэр болгон. За жишээлбэл нэг бүтээгдэхүүний гаднах хэлбэр хийц өөрчлөгдөхөд тэр өөрөө бас бүтээлд хамаарна. Оюуны өмч гэдэгт хамаарна. Ер нь оюуны өмч гэдэг үг маань өөрөө оюун сэтгэлээр бүтэж байгаа өмчл гэсэн үг шүү дээ. Мэдээж эд хөрөнгийн эрх биш. Эдийн бус хөрөнгө учраас тэр бол өөрөө онцгой зохицуулалттай ийм өмч. Тий, өмч гэдэг утгаар. Энийг нэгэнт хуулиар сая танд хэлснээр үндэсний хууль тогтоомжоор нэрлэлсэн болохоор түүнийхэн дагуу нөгөө эрх эзэмшигч нар гэдэг хүмүүс нь өөртөө бий болно. Түүнийгээ дагсан нөгөө өв залгамжт нь хүртэл онцгой гэдэг ийм өмч юм байна. Зохиолч яруу найрагч нар дээр ярихад бол манайхан бол нэг бие удах юм бол бас тодорхой хэмжээнд оюуны өмчийн гэрчлэгийг аваад сурцсан байгаа. Ер нь Монгол улсын хэмжээнд хүмүүсийн оюуны өмчийг бүртгүүлэх дээр ер нь ихээр анхаарч тэнд за энэ миний бүтээл шүү. Энийг баталгаажуулахгүй би хожим бүтээл алдах магадaltaй шүү гэдээс урьдчилан сэргийж явд юм болоо. Түрүүн хэлсэн хоёр төрлийн оюуны өмч гэсэн тийм. Тэр яг үтээс хоёр дахь буюу аж үйлдвэрийн өмч патентын асуудал бол 100% бүртгүүлж эрх нь үүсдэг.
харилцаа буюу өмчин байгаа. Харин зохиогч ярих буюу утга зохиол, уран сайхны бүтээл, дүрс хурлаг, хөгжмийн бүтээлүүдийг бол заавал гэрчлэгээ ав гэж шаардахгүй. Ягд гэвэл хүний оюун сэтгэлгээ ямар ч үед тархин ажиллаж идэг. Тэгэхээр тэр хүн хизээч ямар ч зохиолыг хөгжмийн бүтээлийг шинээр зохиож болно гэдэг. Тэр болгоныгаа бүтгүүлээд байх нь төвөгтэй учраас тэгсэн дэгээгүй тухайн бүтээлүүдийг хүн хэлбэрт нь яг оруулж хэлбэржүүлээд тэгээ олон нийтийн хүртэл болсноор өөрийнх нь өмч болчдөг. Автоматар бүртгэгддэг. Харин таны асуугаад байгаа тэр гэрчлэгээний асуудал бол сайн дурах байдаг. Хуулийн дээр бүр сайн дурын гэж. За сайн дурын гэдэг нь юу гэсэн үг вэ? Би зохиосон бүтээлээ надад гэрчлэгээ авах нотлох бас баримтны хэрэгтэй байна гэвэл би оюун өмчийн газар одоо төрийн засгийн газрын хэрэгжүүлэгч аялагт хүсэлт өргөдлөө гаргаад түүнийг нь бас түүнийгээ батлнаа. Энэ миний бүтээл мөн гэдгээ батлах хэрэгтэй. За энийхэн давуу гэрчлэгээ олгочтой. За тэгээ гэрчлэгээгээ бол яг энэ бүтээлээ би ингэж ашигламаар энэ минийх гэдэг ярихад бас нэг дэм болдог л да. Хөгжмийг тэр шүлгийг тэр гэд бичдэг учраас чинь өөрөө нэрийн дурдчихж байгаа болохоор автоматар халмгаалгаж ийн гэсэн үг байхгүй. Ингээд сайн дураар ингээд хүмүүстэй хамтраад жишээл дуу хэлээ гэж бодъё. Өнөөдөр бол манай Монгол улсын хэмжээд хамгийн их зөрчигдөж байгаа хамгийн хэрэглээ болдог бүтээл бол дуу. Тэгээ үүнтэй холбоотой дуу гэдэг бол ганц хүний бүтээл биш. 3 хүний хөгжмийн зохиолч, яруу найрагч, дууч ингээд 3 хүн хамтарч байгаа. Тэгээд манад энэ дуу бүтдэг явц яадаг гэхээр зохиолч, яруу найрагч хүн шүлгээ бичээд за аяг бол мөнгө төлж өөрөө хөгжмийн зохиолчоор ая хийлгээд аяг бол мөнгө төлж дууч нарт дуулуулж. Ингээд яруу найрагч бол шүлгээ бичээс гадна хүмүүст мөнгө өгч байгаа байхгүй. Миний юмыг амьсуулж өг гэдэг. Гэтэл нөгөө дуу нь од болоод одоо түмэн түгээд ирэхин цагт дуучин дуулаад л мөнгө болоод байдаг. Нөгөө хөгжмийн зохиолч нэг төгрөг байдаг. Хамгийн гол хөрөнгөний гаргаж тэр дууг амьлуулахад гүйсэн яруу найрагч маань өөрөө хоос болдог. Үүнийг төлөв яаж зохицуул. Бүгдийн зохицуулсан. Үүнийг хөгжим дуу болгоод өгөөч гэж сэтгэж байгаа сэтгэлгээ нь өөрөө тухайн шүлгийг хөгжмийн үгтэй бүтээл болгож байна гэсэн. Яг хуулийн хэлгээр би ярьж шүү. Хөгжмийн үгтэй үгүүд дээр очих юм бол тэдгээрийн хооронд харилцааг зохицуулсан гэрээний харилцаа л байна. Өнөөдрийн байдлаар 190% тийм биш байна. Өөрөөр хэлбэл ямар нэгэн гэрээ хэлцээрээ бичгээр байгуулсан гэрээгүйгээр явж байна. Дууны тухай ярих юм бол 3 этгээдийн оролцоог мөнгө бол бас мөө. Яагаад гэвэл зохиогч гэдэг нэр томьёон дотор хөгжмийн бүтээл, зохиогч, шүлгийн зохиогч хоёулаа орно. Зохиогч. Дуу дуулж байгаа нь болохоор тоглож үзүүлж байгаа түүнийг хамаартай буюу олон нийтэд хүргэж байгаараа тэр эрхийг тоглогч гэдэг. Тоглогчид хэн байдаг гэж дууч орно, жүжигчин орно, бүжигчин орно, пантомимын жүжигчин орно гэдэг ингэ явцдаг. Жүжигчид орно. Аль аль нь тустай бас эрхтэй. Гэхдээ ганцхан л асуудал явж бүх эрхүүд идэлхтэй заавал зохиогч эрхийг зөрчөөг байх ёстой гэсэн үгтэй. Тэр нь жишээлбэл таны асуугаад байгаа тэр яруу найрагч хөгжмийн зохиолч нартаа тохиролцсон байх хэлж. Энэ дээр шудраг ёсны зарчим үйлчлэх ёстой. Тэр нэр хүндээ бий болохын тулд өөрөө бас хуулиа дийлсэн байх ёстой. Зөрчихгүй байх ёстой. Түрүүний хэлээд байгаа зохиогч зөрчөөг байна гэдэг чинь тэрийг тавилаа яриад байна шүү дээ. Тэгэхээр явж энийг яаж зохицуулдаг гэдэг үг нь байх вэ? Гэрээ. Яг л Монгол улс ерөөсөө гэрээний эрхчлөө гэдэг зарчим байна. Яг тохиролцсон гэдэг нь амар ихэр чинь бас батлагдахгүй болчиход байдаг. Тийм болохоор яг эрх зүйн хөгжлийн явцад яг бичгээр байхыг шаарддаг болсон. Тэр онцгой эрх гэдэг юм шилжүүл болно гэж заалтсан. Тэрийг нөгөө зохиогчийн ий төрөнгийн эрх гэж үзээд байдаг. Америк жишээлх юм бол тухайн хүн аяын зохиогоод өглөө, шүлгийн зохиогоод өглөө. Дуучин дууллаа. Дуулах болгонд олсон ашиг болгоноос хувийг тэрүүнд өгдөг байгаа байхгүй. Манай Монголд гэтэл ийм биш байгаад байна л да гэж би хараад байгаа юм. Тийм болох боломж юу бий юу? Тэр танд би сая хэлж байгаа тэр тохиролцсон гэдэг чинь өөрөө шууд 100% эрхийг авахыг нэг төрөл дараагийн төрөл болохоор саний хэлж байгаа шиг одоо хэрэглэх болгонд олох болгонд орлого олох болгонд роялти буюу тэр хувиа өгч явах үүрэгтэй тий. Энэ бол одоо ялангуяа бүх төрлийн харилцаанд роялти гэдэг нь маш хэрэглэгдэнэ. Тэр нь гол нь шудраг байдаг, ил байна. Америкийн нэгдсэн улс бол
зах зээл нь тийм бодиттой үнэн зөв мэдээлэлтэй учраас тэр болгон дээр хэдэн төгрөгийн орлого хэн олоод байгаа. Энэ жил тэр хүн альбомоор хэдэн төгрөгийн орлого олсон, Spotify-аар хэдэн төгрөг олцсон доллар. Тэр болгон ч тодорхой болсон. Тийм болохоор цаад эдэн ч төлөхтэй тэр шудраг хандаж чадна. Яг гэвэл татварын тогтолцоо маш сайн. За харин манай улсын маш том сул тал одоо ирэх биш цаашдаа сайжрна гэж бодож байгаа нэг зүйл бол татварын тогтолцоо. Татвараас зайлсхийж зохиогч нар маань, уран бүтээлчд маань тэрийг ер нь төлнө гэж мэдэхгүй. Санаатай л гэж үздэг. Хууль эрх зүйн онолоор. Яг энэ соёл нь эрх зүйн соёл маань төлөвшөлтөй удаан байна, явж ил байна. Гайг болж байгаа гэхдээ. Ер нь Монгол улс ч гэсэндээ энэ хувь өгөх гэдэг ойлголт дээр нь одоо их мархан байна, муу байна. Харин одоо бидний хувьд энийг яаж хэрэгжүүлэх гэдэг байгаа гэхээр зүйтэй гэж үзэж байна. Нөгөө хөгжмийн зохиогчдынхаа өмнөөс төлөөлөн эрх аваад тэр ашиглуулж байгаа бүтээлүүдийг ашиглуулна буюу дуучдаар ашиглуулад олсон орлогоос нь авах тохиролцоо хийж яах гэсэн. За нөгөө хувилбар нь болохоор улирал болгон эсвэл тогтоосон хугацаанд тогтоосон гэрээний авах төлбөрийн өгчдөг байхыг хэлж байгаа. Тэр хооронд тэр хүн цаагаараа хэдэн удаа дуулаа хэдэн төгрөг болох нь бидэнд их сонирм биш. Тохиролцсон үнэл өгөх нь чухал. Магадгүй хяналт тоглоно шүү дээ. Тий. Магадгүй зүгээр хяналт тавьж чаддаг болоод эхлэхээр аянда одоо тийм нөхцөл бүрдэж байгаа л да. Нь бол төрөөс баталж байгаа хууль тогтоомжоор ч гэсэндээ энэ хэдэн удаагийн ашиглалт вэ гэдгийг тооцдог тийм технологиуд бий болох гэж байгаа шиг байна. За одоо энэ караокенуудад маш ихээр ашиглагдж байгаа орлого олж байгаа газар. За энэ одоо явандаа маш ойрхон цэгцэрчих байх гэж бодож байна. За нөгөө талаар бас нөгөө ер нь зохиогчийн зөрчилгүй орчин байх гэдэг ойлголтыг өнөөдөр үүсгэсэн. Жишээлбэл соёлын төвөргөө үлдэрсэн соёлын ордон за хаана гэдэг бүх газрууд зөрчилгүй байхыг хэлж байна. Тэнд дуулж байгаа хин нэгэн дуучны 15 дуу 20 хэдэн дуу орохныг тэндээс нь хамаарат тэр дотор хэний бүтээлүүд байна. Тэдэрт мөнгө төлсөн хэсгээс хамаарч дуулуулдаг болно. Ер нь юм болно. Тэр нь шиг л байхгүй юм. Энэ маш сайн хөгжиж байгаа. Тэгээ ялангуяа энийг ийм одоо зуучлалын бизнесүүд эсвэл мэрэгжлийн хуульчид ийм хүмүүс энэ дээр идэвхжүүлэн ажиллавал илүү амжилтанд хурд хүрнэ хаа. Бүх юм нээлттэй байгаа юм. Та бол яг оюуны өмчийг хамгаалах чиглэлээр яг ажиллаж байгаа. Шүүхтэр одоо хохирсон үнийг төлөөлж ажиллаж байгаа. Ер нь ингээ хамгаалаад явж байхад тухайн зохиогчийн зүгээс анзаарахгүй тий өөрийн хууль мэддгээс болоод гарч байгаа хүндрэлүүд юу вэ? Монгол улсын иргэний хууль гэж нэг их том хууль байна. Сэрээд орой онд хүртэлх бүх харилцааг зохицуулдаг хууль. Энэ хуулийн 3 дугаар зүйлд нэг ийм заалт байдаг. Хуулийг мэдхгүй эсвэл ойлгохгүй байх нь хуульцаас хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэдэг амир үг. Юу гэсэн үг та би хууль мэдэхгүй штэ мэдээгөөс болоо гэдэг үг хэлэх нь өөрөө маш бүдүүлэг явдал болсон байна. Нөгөө талаар зохиогч нар ингээд бүтээлийн ашиглалтны зөрчил, бүтээлийн хэн нэгэн зөвшөөрлөг ашигласан бол шүүхэд хандах хэрэг гэдэг юм байна штэ. Энэ эрхүүд нь бол бүр маш энгийнээр аль хэдийн зохиогдсон, зохицуулагдсан байтал тэр болгон дээр нэг гомдол нэхэмжлээ гаргахгүй байхаар шүүхтэр кейс үүсдэггүй. Кейс нэхэмжлэл гарч иж шүүх хэрэгээ үүсгэн штэ. Гэтэл бодит факт байдал дээр яагаад байна вэ? Өнөөдрийн байдлаар миний хуульч миний дүгнэлттэй хийхэд зохиогчийн зөрчлөө өчнөө байхад хойш тавьсаар байгаад эсвэл нөгөө зөрчлийг ингээ хараад байдаг байхгүй. За миний энэ дууг ямар ч их дуулж хэрэгжилж байна да. За одоо шинэ жил болох ч юм хамгийн их баяр болдог тэр үеэр дуулагддаг дуунууд гэж байна шүү дээ. За тэр дуунууд нөөрхий тэнд маш ихээр дуулагдаж байна. Тэр маань дуусаар л байна да. Намаага боддгүй байхдаа яг үндэ зохиогч хүмүүс энийг яриад явж байгаа. Яриад явж байна. Гэтэл тэрийг нь тэр ярьж байгаа хэл бодож байгаа зүйлийг нь бол нөгөө дуучин нь бол тэрэндээ талархаад тэр зохиогчтойгоо тохиролцоод осноосоо хувгаа за ах маань энэ жил би таныг ингэж урамшуулмаар. Гэхдээ тэгэх нь үстэй. Тэгэхэд тэр хүний сэтгэл зүй дүүрэн байх хэвээр. Дээрээс нь тэр хүн шудраг байж яана л гэсэн үг. Шүүхийн шатан дээр очихоор хэрэг үүсэх нэхэмж гарахгүй нэ гэдэг нь шүү дээ. За нэгдүгээр дээр асуул. За маш цөөхөн гарахаараа яадаг вөхөр шүүхэн үнийг хэлэхэд ийм практик сул ийм кейс шийдэж байгаа практик сул учраас
шүүхэд нэг туршлага их дутаад тэр кейсээ шийдэхдээ бас итгэлтэй биш шийдэгдээд тал байна. Гэхдээ ер нь шүүх бас сайжирна. Шүүх гэхдээ тийм муу биш байгаа. Одоо сүүлийн үед бас ийм төрлийн сургалтууд харилцсан хорилцуулцлын тийм нэг уулзтууд их явагдаж байгаа учраас миний туршлага бол сүүлийн 29 жил яг энэ чиглэлээр за 28 жил гэж үзэхэд хандлага шал өөр болж байна. Дэлхийн оюуны өмчийн өдөр зориулсан нэвтрүүлэг маань ярилцлага маань ингээд өндөрлөлт хийшээ хандж байна. Тэгэхээр та нийт Монголынхаа ард түмэнд хандаж юу гэж хэлмээр байна? Да ялангуяа оюуны өмч энэ зохиогч эрхтэй холбоотой асуудлаар. Та өнөөдөр надтай ярилцж байгаа та бүхний хийж байгаа надтай ярилцж байгаа ярилцлага хүртэл зохиогч эрхт хамаарна ш. Тэгээ энэ бол бүтээлч хөдөлмөр учраас. Үүнийг хүргэж байгаа энэ операторууд ч тэр нөгөө монтаж хийж байгаа хүмүүс бүгд хамаарна. Тэгээ энэ болгон чинь өөрөөсөө нь оюуны бүтээлч хөдөлмөр гэдэг нь өөрөө маш чухал үг. Тэгэхээр өдөр болгоны хийж байгаа хэрэгжилж байгаа болгон өөрөө оюуны өмчийн үр нөлөөгөөр өрсөлдөгдөж бий болж байгаа үн цэнтэй зүйлүүд шүү дээ. Тэгэхээр одоо хүн төрөлхтний өөрсдийнхээ улс борынхаа бусдын одоо хийж зохиож бүтээж байгаа энэ болгоныг хэрэглэгч болж байгаа хүн болгон бич тэр тааш тэр үргэлж тэрийг хүний хөдөлмөрлөл гэдгийг мэдэрч байгаасаа илэрхий өсөх гэдэг юм л да. Одоо харин бүр энийг жишээ болохоор зүйлүүд яаж нөхөд жишээлбэл цахим орчинд яг тэр хүмүүс нь багасж байгаа юм шиг байна. Кино мэнэг бүтээлүүдийг одоо хулгай маягаар үзүүлээд ах шиг байна. Тэгтэл тэрийг үзэхгүй гэдэг хүмүүс болсон. Би нэг дарахад юм бол би хүний эрхийг зөрчиж гин гэдгийг мэддэг болсон байна. Ер нь бол тэгээд хүний юмыг хуулбарлана гэдэг зүйлийг маш буруу зүйл гэдгийг л одоо үр хөвгтөд бага наснаас нь л мэдэрчээвэл сайн болох байх таа л гэж бодож байна. Баярлалаа танд. Манай өнөөдрийн зочноор оюуны өмчийн асуудлаар мэрэгжсэн хуульч Энх Холдын боловч оролцлоо.